Буддын номдор чухал 3 хүрдэн буйгаас 1-р дор унших, сонсох, санахын хүрдэн, 2-р дор төвчгүй бясалгалын хүрдэн, 3-р дор үйлсийн үйлийн хүрдэн хэмээхгүй. Эдгээр 3 хүрдээр Буддын номын үйл хэрэг багтах агаад тэдгээр хүрдэн залуурдан эргүүлэх хамгийн чухал зүйл бол номын хүрдэн эргүүлэх буюу ном номлохыг зохионгүй хэмээжээ. Бурхан багш энэ дэлхийд 12 их зохионгүйг үзүүлсний дотроос хамгийн эрхэм чухал нь номын хүрдэн эргүүлсэн зохионгүй хэмээдэг. Эрт морилсон багш нарын намтар ойч үеийн шав нарын анхааран авлах хэмээн айлдсан агаад тэрхүү номыг айлдахгүй дор хөтөлбөр, даган сойрхол, авшиг хайрлах, өвдөс дамжлах тэргүүтэй олон зарчмаар явах ба бас хүү сутар тантрын номлын үндэс уламжлал их мөрөн голын урсгал мэт болоод их алтан уургийн хүн холбоо тасарч үл болох байлугаа нэгэн адилгүй. Тиймийн тул бидэн бээр өвгөн богд багш нараас уламжилж авсан сутар болон тантрын номуудаас соёл гэгэрлэг игээрэгч ард олондор жил бүр цагаан сараар ном тавьж айлцаар эдгүй 12 жилийн нүүр үзжээ. Олон хүмүүс нь ном айлдуулах, авшиг тавихыг 1 жилийн засал хэмээн явцуу утгаар ойлгож иржээ. Тэгэхээр хэмжээ төгөлдөр лам багшаар ном айлдуулах, авшиг тавиулах үед утгыг нь сайдар сонсож энэ насны гарын авлага бүр цаашлаад сэтгэлдээ анхааран авлага болгож авбал хамгийн том засал болно. Хэрв сэтгэлээ засвал бие засарна, хувь хүн засарна, айл гэр засарна, эргэн тойрон засарна, ажил үйлс засарна, эрдэм ухаан засарна. Цаашлаад улс орон төр нийгэмж засрах болно. Энэ могойжил тавих ном бол бас эгээрлийг хангагч чандман эрдэнийн даригхийн даган сойрхол тавих бөгөөд ийм тавих болсон шалтгаан нь манай анх дугаар багж явцсан дом хотод өндөр гэгээний өөрийн мутраар хулгаан уралсан нандин шүтэн ногоон даригхийг номын үндэс уламжлал руугаа сэлтээр монголчууд бидэнд ор үлдээсэн учраас бидэн бээр тэрхүү эрхэм нандин шүтэнэ гагц зурлаг талаас нь үзээ зогсохгүй өдөр тутмын гарын авлага болон анхааран авлага болгож өөр хийгээд өрөөл бусдын энэ хийгээд хойчин амгалан тусыг бүтээх номын авшиг өвдөс сойрхох юм. Энэ номдор сууж авшиг хүртснээр гарын авлага буюу өдөр тутам унших, уншлага болон тарин зарим нэгэн чухал зан үйлд суралцах ба анхааран авлага буюу оюун санаандаа яаж адистед авч яаж бясалгал бүтээл үйлдэх тэргүүтэй үн нарийн номдор суралцах эрхийг авах ба эдгээрийгч багш бээр түргэн мөрийн хөтөлбөрөөр сойрхох болоо. Та бүхэн өндөр гэгээний нандин шүтэний ач тусыг үнэхээр хүртэж соёл гэгээрлийг зориулж энэ жилийн болон энэ насны цаашлаад эрх төрлүүдийн жинхэнэ засал болох тул чин сүсэд чин зэргийг үүсгэж номын авшигд ор хүрэлцэн ирээрэй.